За ерөн бол All in Heat гэдэг бол шоу бол манай Улаанбаатарт ерөн Монголд бол бас сүүлийн үед бол те урд нь бас ингээд дуулж байсан тайзнаа эргэж ирж байгаа хамтлагуудыг оролцуулдаг. Ерөн бол мартагдсан дуунуудыг бас эргэлж санагалзуулдаг. Тэр утгаараа бас манай одоо энэ All in Heat шоунд оролцож байгаа энэ харан хурд дуучин наран одоо бид дөрөвд бол одоо өөрсдийнхөө одоо дархлагдсан шоу хит дуунуудаа бас дахин тамгалах тийм нэг боломж нэгдэж байгаа. Тэгээд намрын энэ сайхан эцэн сарын үе одоо гарцсан үеэр бас тоглоно гэдэг бол бидэрт их таатай байна. За домог болсон харангачуудтайгаа бас хамтарч дуулна. Домог болсон хурдчуудтайгаа хамтарч дуулна. За ингээд урлагийн одоо энэ замналаас хамт л эхэлж байсан мөр зэрэгцсэн зүтгэж яваа энэ одоо наран найзтайгаа Монгол улсын гавьяач хүч нарантайгаа бас нэгэн сайхан дууг амлуулна гэдэг нь үнээр супер байна. Одоо pop top hits гэдэг дуучин гаан хоёг бид нар ч одоо анх одоо дуучин наран алтан цэцэгтэйгээ ингээд тий 93 оноос хойш хамт зүтгэж ирсэн. Миний анхны тоглолтод хүртэл наран маань алта хоёр маань оролцож ирсэн. Тэгээд ингээд бодглохлоор ч одоо ерөөсөө энэ бүх уран бүтээлтэн түүхэн замлыг хамт туулчхаад нэгэн том тоглолтод хамтарч орно гэдэг бол юутай сайхан бай тий багталтай байна. За тэгээ хамтраад бас намрын өнгөх гэдэг энэ сайхан дууг дууллаа. Одоо хошоо төрийн хошоо шагналт ардын жүжигч мөрд оржгон хөгжим яруу найрагч одоо зэвэндийн дүй шүлэг. За тэгээ ийм сайхан хүмүүсийн бүтээлийг одоо энэ бурхан шиг сайхан улсуудтай хамтарч нэг тайзнаа дуулна гэдэг бол. Тэгээ мэдээж хэрэг харан хамтлагийн фэнүүд, хурд хамтлагийн фэнүүд, дуучин нарангийн фэнүүд, сарагийн фэнүүд бүгдээрээ одоо нэгдэж ирж тоглолт үзэх нь шүү дээ. Мэдээж хэрэг сарагийн фэнүүд тусдаа, нарангийн фэнүүд тусдаа байхгүй бах. Нэг дор л байна. Тэгэхээр энэ гайхалтай тоглох болно бах гэж бодож байна. Ойр дандаа нэг юм нартай бороо ороод, нэг бол бороо ороод, нэг бол нар гараад ийм сайхан байгаа учраас миний хувьд бол сэтгэл их догдолж байна. Тэгээ зохион байгуулагч нар маань бидний бас тоглолтыг бас их тав тухтай бэлтгэл ажлыг сайхан явуулж байна. Тэгээд өнөртөө баярлж байна. Энэ удаад ерөн бол яг ямар дуу дуулагдах нь ерөн ихэнх нь бол хилжих юм бол айгу уйтгартай гонхтой болчих штэ. Ерөн бол би харин дуучин нарантай дуулах гэж байгаа дууга залах хэрэгтэй болоо гэж бодож байна. Энэ манай одоо урлагийн гавь зүтгэлтэн хөгжмийн зохиолч Балчинживын долгионы хөгжим, урлагийн гавь зүтгэлтэн Балчинживын ангирмагийн шүлэг. Одоо сэхүүн салхи гэдэг дуу байгаа. Тэгээ энэ дууг битээр нөгөө наран битээр маань 40 жилийн миний тоглолтын дээр дуулах гад тайзны ард наран маань бүр чихвчээ зүүцсэн микрофоно барьсан гарах гэж хахад нөгөө 12 цаг маг гээд нөгөө хавг юмаа дастуулдаг чинь шүү дээ улаан шугамар. Тэгээд дуулж чадаагүй. Тэгэхээс би тэр бол 2 сар бол наран битэр бэлдсэн байхгүй энэ дуугаа бол. Тэгэхээр би тэг ингээд энэ дууг ингээд дуулахгүй өнгөрөөчих юм бах та би тэр дуэт дуулахгүй өнгөрөөчих юм болов уу гэд бодсон чинь үгүй юм байна. Яг л All in Heat-д дуулах гад үлдээсэн юм байна. Үлдээсэн юм.